мэдээллийг мэдлэгийн дайралтын 100 хэмээн үзэж байгаа 21-р зуунд халахгүй сумын иргэд та бид нар орон нутгатаа тав тухтай тоглох сайхан орчинд амьдарч ажиллах аюулгүй орчин бүтээх сум дундын төв төсөл шав тавих ёслолын ажиллагаа эхэлж байна. Тэр сангийн аж ахуйн ууган төвөн болохоор Монгол улсын их модон компани Инженерийн гэртээ усандаа ордог болно. Бид бодгоо хаална. За тэгээд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар Оросын холбооны улс Монгол улсын засгийн газрын хамтран ажиллагаа. Өнөөдөр манай Дорнот аймгийн халахгүй сумын нийт ард иргэд маань үнэхээр одоо баяртай байна. Яагаад гэвэл Монгол улсын нийслэлээс 1000 км аслагдсан энэ Монгол улсын одоо тусгаар тогтнолын түүхэн одоо дурсгалт Монгол улсын одоо хөдөө аж ахуйн үүс босон цаашид аялал жуулчлал хөдөө аж ахуйн салбар эрчимтэй хөгжих одоо ийм боломжтой ийм одоо Монгол улсын хамгийн одоо чухал байршилтай энэ халахгүй суманд маань сум дундын төв гэдэг энэ одоо төслийг Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлаг дэмжлэгээр хэрэгжүүлэхээр боллоо. Тэгээ энэ бол эх онд халахгүй түүхийн ялалтын 80 жилийн ой одоо тохино. Тэгээ 80 жилийн ойг угтаж энэ ойн босгон дээр энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа нь бол үнэхээр одоо манай дорноччуудын хувьд халахгүйчүүдийн хувьд бол маш одоо чухал ийм үйл явдал. Тэгээ Оросын холбооны улсын одоо зүгээс одоо дэмжлэг үзүүлж Росефт одоо нийгэмлэгийн одоо санхүүжилт дэмжлэгээр 8 сая евро буюу одоо Монгол мөнгөөр 24 тэрбум төгрөгөөр энэ одоо иж бүрэн одоо карказан ийм одоо барилга сумын шинэ одоо сум дундын төвийг байгуулж байгаа нь бол их чухал. Цаашдаа бол энэ сумын төв шинжлэгдснээр одоо хуучин орон сууцнууд маань одоо инженерийн шугам сүлжээний хувьд одоо бүрэн холбогдож халуун одоо дулаан цэвэр бохир усаар одоо бүрэн одоо ийм одоо үйлчлүүлэх юм боломжтой болно. Дээр нь аялал жуулчлал хөгжих энэ хязгаар нутагт одоо иргэдийн маань тоо нэмэгдэх энэ хязгаар нутагт эзэн байх хамгийн одоо ийм чухал одоо боломж гарч байгаад бол бид хүмүүс их баяртай байгаа. Одоо орчин үеийн тэр сайхан нойл майлтай устаа цаастаа энэ бэлэн энэ сайхан байр сав бий болгож өгсөн одоо энэ ерөнхийлөгч болон одоо энэ дээд төрийнхөө удирдлагууд одоо баярлалаа. Сум дундын төвгээд шин сумын нээлт болж байгаад их баяртай байна. Тэгээ иргэжил халахгүй ялалтын түүхэн 80 жилийн ойтой холбогдуулаад Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар Монгол улсын хамгийн зүүн хязгаар хаслагдмал хязгаар нутагт бас энэ шин сүнслийг эхлүүлсэн ажлаа гаргаж за дээр нь зохион байгуулж байгаад их баяртай байна. Тэгээ сум маань бас анх бол Оросын холбооны улсын хөрөнгө оруулалтаар ингээд томоохон хэмжээний сангийн аж ахуй бол 1973 онд байгуулагдсан бол одоо 90-ад оны үед бас цаг үеийн урсгалаар бас нэлээд хүн амсын хэрэг болж бас бүтээн байгуулалтын ажил бол нэлээд барилга байгууламжид хуучирч муудсан юм байсан. Тэгээд энэ оноос одоо ийм сайхан төсөл хийж чадвал орон нутгийн зүгээс нутгийн ард иргэд төр зохион байгууллагууд туйл их баяртай.